Алт эрхний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төв улсын төсөв үйлдвэрийн газрын 2020 оны гүйцэтгэлийн тайланд тусгагдсан онцлог 8 ажлыг танилцуулж байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 14-р зүйл заасан галт тэрэгний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төвийн чиг үүрэг, бүрэн эрх, галт тэрэгний зурмаг зохицуултын журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний 2020 оны 100-ны 2020-оос 2021 оны өвлийн нэгдсэн зурмгийг баталж галт тэрэгний хөдөлгөөний зурмгийн тасалталт жил, улирал, сараар өвөл зууны цагийн хуваараар дүн шинжилгээ хийж зам тээврийн хөгжлийн яамд 13 удаа тайлгуулсан. Монгол Улсын хилээр нэвтэж буй хөдлөг бүрэлдэхүүний бүртгэл хөдлөх хүлээлцэх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 онд 496 хөдлөг бүрэлдэхүүнд шинээр дугаар болгож 259 хөдлөг бүрэлдэхүүний дугаарыг баталгаажуулан мэдээллийн нэгдсэн санд бүртгэн 11 аж ахуйн нэгж байгууллагад хөдлөг бүрэлдэхүүний код болгож Орсын холбооны улсаас түрээслэх 200 вагоныг төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах хэсгийг шалган дүгнэлт гарах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд галт тэрэгний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төвийн төлөөлөл ажиллаа. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 онд төмөр замын тээврийн салбарын хоногийн 2688, 7 хоногийн 108, сарын 76, улирлын 40, жилийн 25, нийт 2937 мэдээг салбарын мэдээллийн нэгдсэн санд бүрдүүл төрийн захиргааны төв байгууллагыг статистик мэдээлэлээр ханган ажилласан. Төмөр замын тээврийн тухай хууль төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект үйл ажиллагаанд гэрчлэгээ олгох журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн 68 өргөдөр гэрчлэгээжүүлэлтийн 107 хүсэлт ирснийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж төмөр замын тээврийн үйл ажиллагааны 21 тусгай зөвшөөрөл 55 гэрчлэгээ шинээр олгож 3 тусгай зөвшөөрөл 293 гэрчлэгээний хугацааг сунгах судлыг зам тээврийн хүчлийн сайдын тушаалаар шийдвэрлүүлээ. Салбарын албан агчтай орон сууцны барилгын ажлыг эхлүүлв. Орон сууцны барилгын зурагчлалт боловсруулах барилга ухсралтай ажлын гүйцэтгэгч компанийг сонгон ажил гүйцэтгэх гэрээг байгуулж батлагдсан зурагчлалын дагуу суурь давхаргын зүтглийн ажлыг гүйцэтгэдэг байна. Галт тэрэгний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төвийн барилга барих үйл ажиллагааны чадварыг дээшлүүлэх замаар Монгол Улсын төмөр замын өрсөлдөх чадрыг сайжруулах хүслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Солонгос улсын койд олон улсын байгууллагын судалгааны багт хамтран төслийн төлөвлөлтийн судалгаа 3 сарын хугацаанд хийж үзсэн. Төслийн барилга барих газрыг өөрчлөн Монгол бүргийн нутаг дэвсгэх газар сонгож төрийн хүчин бодлого зохицуулалтын газрын 614 доллар үзүүрэн балансаас шийдвэр нийслэлийн газрын албан төсөлт хөрвүүлээд байна. Салбарын ажилтнуудын мэргэжил дэвшүүлэх сургалтанд хамруулав. Оросын албаны улсын эрхүү засгийн зам харилцааны улсын их сургууль орчлонны бэлтгэл сургалтыг 8 дугаар сард, мэдээллийн систем ба технологи мэргэжлийн магистрийн үндсэн хөтөлбөрийн намрын хичээлийг 10 дугаар сард онлайнаар зохион байгуулав. Салбарын эрх зүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр төмөр замын тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хилцүүл оролцож хуулийн төсөл тусгах 299 санал өгч 400 нүүр бүхий 40 ширхэг гарын авлага хэмжүүлв. Төмөр замын тээврийн нийтлэг багц нурмын төслийн хилцүүлгийг галт тэрэгний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төв зохион байгуулж хуульд заасан 18 журмын төсөл тусах салбарын байгууллагуудын 477 сандыг нэгтгэж зам тээврийн хөгжлийн яамд танилцуулсан бөгөөд 522 хуудас бүхий 4 журмын төсөлд галт тэрэгний хөдөлгөөний зохицуултын нэгдсэн төвөөс 258 саналыг тусгаар хөрвүүлсэн байна.